За, сайн бацгаана уу? За, энэ удаад таны бодож байгаа тэр хүн танд сэтгэлтэй юу гэдэг талаар харъя гэж бодож байна. Урд үрдээ адил 3 сонголттой. Эдгээр 3 хүзрээс сонголттой гэрээ. Мэдээж хүзрүүдээ нэг нэгээр нь ойртуулад харуулна. За, эхний хүзрийг сонгосон таны бодож байгаа тэр хүн та хоёр биенийхээ талаар ямар бодолтой байгааг харцгаая. За, таны хувьд тэр хүнтэй аль болох гайгүй харилцаатай байх гэж хичээдэг баах. Харилцаа цааш үргэлжлүүлэх боломж байвал үргэлжлүүлэх юмсан гэж боддог ч байж болох юм. Гэхдээ тэгсэн ч гэсэн нэг л юм саад болоод байгаа ч юм шиг нэг тийм хууртчихсан ч юм шиг санагдаад эсвэл тэр хүн таны бодож санаж явдаг шиг биш ч байсан байж магадгүй. Тэр хүнийг гих сэтгэл байгаа ч гэсэн бүр бүх сэтгэлээ зориулахад бол хайран санагдчихэж магадгүй. Нэг бодлын тэр хүнийг гэмээр гэхдээ нөгөө бодлын үгүй ч юм уу гэмээрээ танаас нилээн юм шаардаад байгаа ч юм шиг та ганцаараа тэр хүнийг гээд би л ганцаараа тэр хүнд сэтгэлтэй ч юм болов гэхээр байгаа байж магадгүй. Энэ нь ер нь таныг тэр хүнд сэтгэлээ зориулахад хайраа санагдаад байгаагийн шалтгаан ч гэж бас болох юм. За харин тэр хүний хувьд таныг гэдгүү гэвэл яг юу гэж хэлэх нь жоохон ойлгомжгүй л юм. Гэхдээ танд ямар ч сэтгэлгүй хов хоосон гэсэн үг биш. Хитрхийх сэтгэл хөдлөлтөд автаад димээ. Тэгээд хамаг юмаа тоочоод яваад байвал энэ ч одоо юу болох юм гэж бодоод өөрийгөө цэгнээд байгаа болов. Гаднаа бол байдгаараа л байгаа ч гэсэн дотроо бол их олон юм хадгалаад яваад байгаа. Таны талаар яг ямар бодолтой байгаагаа ойлгох гэж хичээгээд яваад байгаа байж ч болох юм. Нэг л тийм тодорхойгүй юм шиг юу гэхээ мэдэхгүй юм шиг байдаг баг. Тань сэтгэлтэй гэдгээ бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрч чадахгүй ч байгаа юм шиг. Хоёлаа нэг нэгнийхээ талаар боддог. Гэхдээ за яах юм дээ. Тэмч бүтэлтэй санагдахгүй байна гэд байгаа ч юм шиг. Нэг алхам урагшлаад хоёр алхам ухраад байгаа ч юм шиг санагдчихээн. За тэгээд тэр танд сэтгэлтэй юу гэдэг гол асуулт руугаа оръё. За тэр хүний хувьд таныг би энэ хүнийг огт бодоогүй. Миний бодол санаанд юусоо байдгүй гэж хэлэхгүй байх. Гэхдээ одоогоор бол танаас сэтгэлээ татчихсан ч гэхүү яг танд сэтгэлтэй гэж хэлэхэд хэцүү юм шиг санагдчихэж магадгүй. Тэр хүн өөрөө айгүй ойлгомжгүй ажиллаад байгаа байж магадгүй. Эсвэл тантай харьцахгүй яг яаж харьцаач мэдэхгүй үг солио гэж бодоход юугаач ярих юм гэж бодож байгаа байж магадгүй. Тантай харьцах гэхээр жахан ярвхтай юм шиг сансан шиг биш юм шиг нэг тийм бүрхэг ойлгомжгүй санагдсан ч байж бас болох юм. Тэр хүний зүгээс ямар ч гаргасан үйлдэл хэлсэн үг хийсэн юм байхгүй зүгээр л бахивадгараа байсан дээр байх. Би одоо тэгээд яах ч ёстой ингэж бодоод байгаа байж магадгүй. Сэтгэлээ дотроо нуугаад гаднаа ил гарах ямар ч бодол алга ер нь ил гарах гэд үзвэл яадаг бол гэдэг ч юм уу тиймэрхүү юмч байхгүй байгаа. За тэгээд хэлэх гээд жаах втэ. Үнэхээр л хэлэхгүй бол болохгүй нэгэд бачимдаад байгаа ч биш гээд байгаа байж ч магадгүй. Хоёр хуваагдчих саятай нэг бодлын танд сайн нөгөө бодлын үгүй юм шиг. Нэг бодоход сайн биш юм шиг санагдвал тэгээд тэр чигтээ өөр тийшээ хараад яваад өгнө. Харин нөгөө бодлын
Танд сайн юм шиг санагдвал тэгж бодсон ч ихтэй таг чиг жив чимээгүй л байгаад ахах. Заримд нь харилцаа их төвхтэй байгаад ер нь яах ёстой ч юм бол гэж бодогдчихийч ч магадгүй. Ямар тач учрыг олъё, нэг тийш нь болгоё гэж бодож байгаа гэхэд бол хэцүү л юм. Сэтгэлгүй гэхээсээ яахаа сайн мэдгүй таг гацсан хүн байх шиг байна. Би зүгээр тутал дээрч байж магадгүй, холдсон ч дээр байж магадгүй гэж ичж болох юм. Зарим нь тэгүүлдэгч болов, ингүүл ингэчих чинь болов гэд бага хэрэгтэй хэрэггүй юм бодоод бодлогошроод яваад байгаа юм болов. Юм хэллээ гэж бодоход буруу юм хэлчихвэл яана. Хэлдэг юм ярьж чад бүр муудалцчихвал яана гэж санаа зовж иж магадгүй. Өөртөө итгэлгүй байна уу? Айгаад байна уу? Аль эсвэл өөрөөрөө чөлөөтэй ах гэхээр тэгээд үзээрэй гээд байгаа юм шиг. Юу чи саад болоод байна уу? Нийл юм айгу саад болоод ах шиг. Яах ингээд ухарсан тиймэрхүү л хүн байх шиг байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлаа. За хоёр дахь үзрийг сонгосон таны бодож байгаа тэр хүн та хоёр биенийхээ талаар ямар бодолтой байгааг харцгаая. За таны хувьд энэ үнийхээ талаар нэлээд бодоод татагтаад байгаа байж магадгүй. Зарим нь энэ хүн л надад тохирно гэж боддог сэтгэлтэй юм шиг байна. Одоогийн энэ байдлыг тодорхой нэг тийш нь болгочвол амар байдаг. Даанч эхэлж ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй юу, эсвэл үгүй юу, тэр хүнийг хүлээсэн дээр үгэд эргэлцсэн байж магадгүй. Заримд нь тэр хүнтэй шинэ харилцаа эхлүүлж болохоор ч юм шиг санагдчихэж магадгүй. Шулуухан зоригтой ч гэхүү. Алхам хийж чадхаар байгаа ч гэсэн үнэхээр ингэх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж бодож иж болох юм. Энэ хүн яагаад ингэдэг юм бол гэдгийг мэдэж авах гэдэг ч юм уу, тэр хүнийг ойлгохыг хичээж иж магадгүй. Одоогоор яагаад чинь зүгээр л тэгсгээд байж исэн нь дээр ч юм уу гэж бодож байгаа юм шиг байна. За харин тэр хүний хувьд таны бодож байгаагаас илүү нухацтай ч гэхүү таны талаар бодож иж магадгүй. Энэ хүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх юм бол бүтгэргүй юм шүү дээ. Нэг л бүтэлтэй санагдахгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бодоод яваад байна гэж бол хэлэхэргүй юм байна. Шууд шуураад шууд олон юм яриад ороод ирэлтийн ч биш. Зүгээр тэгэхэд байж харж хүлээж гэдэг бодолтой байгаа болов. Нэг л янзгүй зан гаргаад тэр хүн таныг үл тоогоод ч юм уу эсвэл энэ хүн яаны надад хамаагүй гэсэн янзтай бол биш байх шиг байна. Гэхдээ яагаад чи энэ хүн бит хоёр биний харах өнцөг боддог бодол хоёр өөр гэж бодоод байдаг гэж магадгүй. Зарим нь зүгээр л өөр хөрөө зүтгээд байгаа байж болох юм. Та хоёрын хувьд нэг нь жахан яарууч юм шиг, харин нэг нь удаан ч юм шиг байх шиг байна. Ер нь тэр хүний бодол яг яаж ирэхийг сайн хэлж мэдэхгүй байгаа болохоор шавдуулах хэрэггүй. Тэр хүний талаар бодоод би тэгэх хэрэгтэй болов, ингэх хэрэгтэй болов гэд ахын ч хэрэггүй. Ер нь зүгээр урсгалаар нь орхисон нь дээшч байж магадгүй. За тэгээд тэр танд сэтгэлтэй юу гэдэг гол асуулт руугаа оръё. За ингээд харах юм бол тэр хүний бодол амархан өөрчлөгдөд байгаа юм болов уу гэмээрээ. Шууд танд үнэхээр их сэтгэлтэй байна гэж хэлэхэд бол жаахан тэмхэн юм шиг. Тэглээгээд огтоосоо сэтгэлгүй гэж хэлэхээргүй юм. Энэ хүнтэй харилцаагаа үргэлжлүүлж болохоор юм шиг гэж бодсон мөртлөө тэрэндээ бүр яг
бүрэн дүүрэн итгэлгүй байгаа байж ч магадгүй л юм. Болох нь болно л доо. Гэхдээ би тэр бодолтой бацсахсаж чадна гэдэгтээ эргэлзэж гин гэхээр байж магадгүй. Яат ч нэг тийм орон гарan байгаад ах шиг байна. Нэг бодолтой би тэр хүнийг бодоод байна. Тэр хүн сэтгэлтэй юм шиг байна гэснээ хэсэг бодсноо. Үгүй ээ. Яг сайн бодоод үзвэл бас тийм биш ч юм уу гэд тэгээд дахиад өөр баахан юм бодоод тэгвэл тэгэх бах, ингэвэл ингэх бах гэд яг нэг тогтсон юмгүй ч юм шиг. Эсвэл бүр өөр юм бодоод өөр тийш хадуураад байгаа ч юм уу. Ямар нэг юм шууд хэлэхээсээ бол цааргалж байгаа байж магадгүй. Тантай харьцахгүй гээд байгаа ч юм шиг. Өөрөөгөө ч юу бодоод яагаад байгаагаа ойлгохгүй байгаа юм болов гэмээрээ. Би энэ байдлаар юу ч хийх хэрэггүй. Өөрөө өөртөө итгэхгүй байна гээд байгаа юм шиг байна. Одоогоор бол шинэ харилцаа эхлүүлэх бодол алга, өөр юмд анхаарлаа хандуулъя гэж байгаа байж бас магадгүй юм байна. Нэг хэсэг бодож исэн бодол нь өөрчлөгдөөд өөр юм руу төвлөрдөг болчихсон явж иж бас магадгүй бах. Эсвэл амьдралд нь юу ч юм болохгүй байгаа юм шиг санагдаад яагаад тэгээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байна гэж ээж магадгүй. Заримд нь энэ харилцаа ямар ч утга учиргүй хэрэггүй санагдахгүй байгаа. Гэхдээ нэг л тийм хүнд ч юм шиг, ярвхтай ч юм шиг, сэтгэлээрээ танаас хол байгаа ч юм шиг санагдаад байгаа байж ч болох юм. Одоогоор тэр хүн надад үнэхээр сэтгэлтэй гэж яг итгэхэд болж ахын төвхтэй юм байна. Таныг гих сэтгэл байх нь байна. Тэгсэн ч гэсэн тэр хүнд эргэлзээ айгүй их байна. Тодорхой хэсэгт нь та байгаад байгаа ч гэсэн сэтгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү гэж иж магадгүй. Шууд үгүй гэд таныг үүсэх хэцүү, тиймээгээд хүлээгээд авах гээд ч чадахгүй байгаах. Сая хэлсэнчлэн тэр хүний амьдралд төв болсон ямар нэг зүйл байгаад байгаа болохоор танд сэтгэлтэй ч гэсэн тэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа байж бас болох юм. Хүн сэтгэлтэй гэж явахын оронд энийг ингэсэн дээр тэрийгэ тэгснэн дээр гэсэн өөр асуудлууд байгаа ч байж бас болох талтай. Юу бодож санаж байгаагаа яг ямар санагдаж ийн гэдгийг хэлэхээргүй таагчиг одоо зөв цаг нь биш, би бэлэн биш, би яагаад байна гэсэн бодолтой байгаа хүмүүс ч гэсэн бас байх шиг байна. Таныг зөв хүн буруу цагтаа гараад ирлээ гэж бодоод байгаах. Энэ харилцаа ер нь жахан хол хөндий, ямар ч чимээ сураг сонсогдох шинжгүй юм шиг харилцаа байгаад байж магадгүй. Түрүүн хэлсэнчлэн зүгээр л урсгалаар нь орхичмор юм шиг санагдлаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь үзрийг сонгосон таны бодож байгаа тэр хүн та хоёр биенийхээ талаар ямар бодолтой байгааг харцгаая. За таны хувьд тэр хүн бит хоёр чухал байна дөө. Тэр хүн намайг боддгоо ч юм болов гэж бодоод байгаа байж магадгүй. Зарим нь муудалцсан ч юм уу эсвэл ямар нэг тийм үйл явдал болсноос болоод хэрэг жалгадөө гэж бодоод байдаг болсон байж болох юм. Одоогийн энэ байдал таны бодож байгаа шиг явж өгөхгүй, яахаа ч мэдэхгүй байгаа юм шиг санагдчихэж ч магадгүй. Тэр хүн таны бодож ирснээс өөр байж таарсан уу? Эсвэл нөхцөл байдал таны бодож таамаглаж ирснээс өөр байв уу? Энэ яагаад ийм юм болоод байгаа юм болоо? Уг нь би ингэнэ гэж бодоогүй шүү дээ. Юу болоод байгаа юм бэ гэхээр зүйл болсон байж магадгүй. Эсвэл ямар нэг зүйл таны сэтгэл санаанд их нөлөөлөд байгаа байж магадгүй.
танд бол яах гээд байгааг нь мэддэхгүй, ойлгомжгүй зүйл бол ерөөсөө хэрэггүй. Тэр хүнээс тодорхой зүйлэл хэрэгтэй ах шиг байна. Одоогийн энэ байдал эсвэл тэр хүн сонирн байгаа юм шиг санагдаад байгаа мөртлөө тэр хүнийг боталтой уйчихсан яваад байгаа бах. За тэгвэл тэр хүний хувьд бодол дарагдсан ч гэх үү, одоогоор сэтгэл санаа нь докторгүй ч юм шиг байна. Тэгжиж илээ, ингэжиж илээгээд өнгөрснийг нэлээ бодох ч байдаг юм уу? Өнгөрснийг мартахад хэцүү байгаад тэгэхэд хэрэггүй тэгжтэй гэд харамсаад байгаа ч гэж магадгүй. Одоо ер нь яагаад ч нэмэргүй юм болов? Зүгээр тэгээд чимиг байж исэн нь дээр юм болов гэж бас магадгүй. Юунд ч харамсаад нэг л юмыг ерөөсөө болохгүй байна гэж бодоод ах шиг байна. Ингээд зүгээр орхитгийм билүү гэж бодож исэн ч гэсэн цаанаа бол таныг бодоод нэг найдвар тээгээд байгаа байж магадгүй. Эсвэл эхэндээ юу өөр юм бодох мантай юунд чинь санаа алдаад салахгүй байснаа одоо л ухаан ороод таны талаар боддог болж байгаа байх. Зарим нь одоогийн нөхцөл байдлаас цугтаагаад байгаа ч юм шиг яалтай ч үлээдээ гэд суугаал байгаа байж бас болох юм. Тэр хүнд сэтгэл дутаад байгаадаа биш, ямар нэг үйлдэл хийхээсээ цааргалаад байгаа юм болов уу гэмээр санагдаж байна. За тэгээд тэр танд сэтгэлтэй гэдэг гол асуулт руу орё. За тэр хүн танд ямар ч сэтгэлгүй хий хоосон юм байна гэж бол хэлэхээргүй. Одоогоор бол бүр тийм их гүнзгий биш ч гэсэн танд сэтгэлтэй юм шиг байна. Таныг боддог, би энэ хүнд сэтгэлтэй юм шиг байна гэдэг. Гэхдээ үнэхээр тийм үү гэж асуух юм бол яг сайн мэдэхгүй байна гэж хариулахар юм шиг санагдаад танд жинхнээсээ үнэн голоосоо сэтгэлтэй гэж хэлэхэд энэ хүнд жахан хулч юм шиг санагддаг байж магадгүй. За би тэр хүн сэтгэлтэй гэд шууд хэлэх эсвэл надад тэр хүнийг гих сэтгэл гээд ах юм алгаа гэд шулуухан хэлчих хариулт одоогоор байхгүй байж магадгүй. Танд талтай татагддаг тэгсэн ч гэсэн баттай бодож байгаа мэдж байгаа юм алга байна. Би яагаад байгаагаа ч мэдэхгүй байна гэхээр зарим нь би буруу юм хийчлээ. Миний буруу байж гэж бодоод байж бас болох юм. Тэр хүний хувьд би яавал дээрв яах ёстой ч юм бол гэж бодоод санаа зовоод тэргээ болох гээд эсвэл сэтгэл санаагаа засах гэж нэлээ хичээж байгаа болов. Тантай холбоо барих юмсан, арай чөлөөтэй харьцдаг болох юмсан гэж бодож иж магадгүй. Таныг өөрийн юу гэж боддгоо гэдгийг гадарладагч байж магадгүй. Өмнө нь тагчиг байжгаад эргэж гарч ирэх гэж бас магадгүй юм байна. Одоогоор бол хоорондоо гайгүй ойлголцож болохоор байгаа ч гэсэн бүр цаашдаа бол яахын сайн хэлж мэдэхгүй юм байна. Тэр хүн тантай харьцах хэвээрээ байх уу, үгүй юу гэх мэтчлэн айгүй олон асуулт гарч ирж магадгүй бах. Тэр хүн миний бодсон бодол өөрчлөгдөхгүй. Би энэ бодолтой л үнж байна гэхэд ярихтай ч юм шиг санагдлаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.